Тэгэ видеон дээр хэдүүлээ сүнстэй газар очино. Гэхдээ сүнстэй газар гэхээр бидний мэддэг айхтар сүнстэй газар үүдэн шүү дээ. Тийм газар л угаасаа би очиж чадахгүй. Зүрх хугацаа. Ер нь би сүнснээс жоох айдаг. Би ингээд Google Map-аас ингээд санаандгүй тохиолдлоор сүнстэй газрууд тэгээд тайдаг хөхгүй. Тэгсэн чи яагаад ч юм ингээд сүнстэй газар, сүнстэй байшин тэрэг газрууд гарч ирээдээс хөхгүй. Тэгээд сонирхолтой санагдаад тэр газруудад очиж сонирхон. Тэр газрууд үнэхээр сүнстэй жиж магадгүй. Эсвэл зүгээр хин нэг нь тоглоомоор хийсэн ч жиж магадгүй. Юу болохыг хамтдаа харцгаая. Тэгээд энэ удаа би ганцаар явахаас. Гэтэ шүн болохоор энэ видео шүн мөртлөө энэ видео амар гоё яригч те. Гэрэл мэл бол ягаад найзыгаа дуудсан байгаа. Яг одоо нэрсэн байна. Би нэг найз нэ. Тэгээд одоо хат явах чинь. Энийг арай. Сүнстэй газар ингээ хашаан дотор ганцхан гэр. Хүнээсэн бүр аа. Ганцхан гэр. хоолой хашаан дотор ганцхан гэр гисэн чинь нөгөө сүүлд аниагийн сонсч байсан нэг өгүүлэл санаад орчлоо. Тэ хөдөөнөөс орж ирээд тэгээд сүнстэй хашааг авцсан. Тэгээ нөхөр нь ингээд ажилдаа яваад орой нэрдэг. Тэгээд тэр яг өгүүлэг юм зохиолох юм тэр орж санаад орж. Яг ингээд энэ орон тиcket аваад явуулаарай баярлалаа гэх. Thank you дээ штэ. Гэр байна. 17 км явна гэж байна. Дэлээ ийшээгээ очицгаая. Энэ видеог үзэж байгаа бүх хүүхдүүдэд ялангуяа хэлье. Энийг дагаж дүүрэж хийхийг хориглон зүгээр энэ видеог үзсэн байхад л хангалттай. Яагаад сүнстэй гэж тэмдэглэсэн бол гэдэг сонирхолтой санагдаад байгаа байхгүй. Азаа самд явж гин сүнсэнд итгэдэггүй. Итгэн штэ. Тэг нэг удаа бол яхаа аргагүй яг мэдэрсэн. Яг л таарсан тохиолдол болж ирсэн. Том ах барилгын засч юм хийдэг байхгүй. Тэгээд энэ 22-ын товчооны тэнд нэг уулан дээр ганц хаусын юм чулуу наах ажил аваад. Тэгээ би 10 жил дэссэн. Тэрийг 10 жил төгсдөг жилчлөө. Тэгээд туслахаар нь очиод. За ерөөхдөө баг That's 500 тийм. ирж байна. Одоо энүүгээр зүү иргээд Google Map-ийн зааж байгаагаар бол бид нэр энд байгаа байхгүй юу? Нөгөө нэг газар чи энд хийж зааж байгаа. Тэнгүүд одоо тэнд гэж заа гэсэн үг байхгүй юу? Одоо энэ байшин энэ шүү дээ. Тэгэхээр чи одоо энэ гэр энд байгаа гэсэн үг байхгүй юу? Хэдүүл одоо ирснийх бууж үцгэл хэрэгтэй хата тийм. За одоо яг энэ хашааны цаанд байгаа гэр. Хэрвээ энэ цаанд гэр байгаа бол яг тэр гэр дээр заагаад байгаа байхгүй юу? За сүнстэй газар ирсэн байна. Сүнсэл байдаг. Би бол жоох хайж байна. Яаж ч юм яг тэрүүгээр эргээд ороод ирэхэд аавраа нь бол жоох эвгүй санагдсан. Бүгд гудамжны гэрэлтэй хаа цөхрийнээс гудамжны гэрэлгүй байгаа зү. Тэгсэн ингээ хоосоо хашаа. Тэгээд ийм сул ийм том талбай дээр ингээд айл байхгүй нэхэр бас мухар гудамж хിവэр нь үлдээсэн. Юм хайгаад хэрэггүй бах. Тэгэл хэдүүлээ буцаа явсан. Дараагийн сүнстэй газар очив. Тэг дараагийн тэмдэглэсэн газар руу явъя да. Тэгээ болохоор бисаа дараагийнхаа Google Map дээр тэмдэглэсэн байсан. Сүнстэй байшин гэсэн газар байсан. Google Map-аа дагаа явж исэн чинь энэ зам ингээд засварт орсон юм уу? Эсвэл ямар ч лээс энэ ингээд зам байхаар бэлдсэн мухар гудам байгаа байхгүй. Заацсан байгаа газар л яаж ч байгаа бид нэр мэдэхгүй байна. Тэгэл одоо ингээд буцсан нь дээр юм шиг байна. Юу энэ видео quality so good man. Энэ нэг тийм тэгээ энэ зүгээр ингээд үгдий бидний хувьд төсөөллөөр ингээд YouTube руу гэх юм бол тэг тийм нэг мөрөөндөө ч юм уу те нэг юм байдаг байсан бол одоо бүр ингээд юу байгастай ингээд чанар нь бүр амар сайжирсан тэг юм нэгсээ нэг юм хайж магаад хөдөлтөнд дэвсэн ай май амар юу орж ирсэн ч контентын санаа ч гэсэн те амар энгийн мөртлөө амар зүгэн санаа барьсан stop Цаанаасаа буцаж байгаа бол цаанаасаа босгож байгаа. Тийм аймаа те. Энэ ч одоо яаж таарах вэ? Гэхдээ яг нэг иймэрхүү нэвтрүүлэгч юм ингээд бичлэг хийдэг хүмүүс нэг амар солиотой хүмүүс байдаг шүү дээ. Ямар ч юмээс айдгүй. Бидэд бол өстой юм болгоноос айж гин. Тэгээ бид нэр ингээд хоёр дахь газар ингээд харамсалтай ч юм уу, азарч гэх юм уу ингээд зам ингээд засварт орцсон. Ямар ч юм ингээд блоклогдсон байна. Тэгэхээр хэдүүлээ дараагийн газар руугаа явцгаая. Ашгүй болчихсон. За юу ч болооч үлээ мэдэхгүй. Яа дараагийн газар бол ийшээл зааж байна да. Алхаж явна. Яагаад гэхээр ойрхон ирсэн ирнэ. Машинд явах гэхээр айгу зам нь хэцүү байгаа юм л да. Ялангуяа одоо тэнд бүр машин явахын аргагүй нэг зам байна зэрэг. Oh shit. Яг хайлууд амьдарч байгаа хэрнээ бид нарын ирж байгаа газар бодлож байгаа сонирм болж байгаа. За бид нар ирэх газар ирнэ ирчих шиг боллоо. Улаан дээртэй нэг байшин зааж гин. Ийм л юм шиг. Сайхан ашиглалтанд орсон л байшин байх шиг байх юм. Амар гоё тоосгон байшин байна. Заахнаас ойлгомжтойсэн л да. Бидний очиж байгаа газар сүнстэй ч үж магадгүй сүнсгүйч үж магадгүй зүгээр нэг хүүхэд тоглоод ийдсэн ч үж магадгүй. Түрүүн бид нар очисан газар бол ер нь жоох эвгүй байгаадсан. Энэ бол тэгтээ зүгээр л нэг сайхан айл байна уу? Тий. Айл
байх шиг байна. Айлсан ш. Гоё байшинтай юм байна. За ямар ч гэсэн ирэхээ үед ирлээ. Дараагийнх нь ийшээгээ бараг 1 км-ийн дотор нэг сүнстэй байшин гэсэн нэг газар байсан. Тэгээд шууд өргөжлүүлээд явцгаая. Марах мэд шасаа. За бидний дараагийн газар сүнстэй байшин гэсэн мэсэн те. Түрүүн улаан дээвэртэй. Зүгээр та нар хизээч баг ингээд сүнстэй гэдэг мдээгүй байж ч зүгээр танаа гэрээ хажууд ч юм уу чиний явдаг ингээд өдөр болгоо явдаг годом дээр хүрээд ирэл яхаа. Түр нол сепстэй бай. Тэ. За энэс цааш ингээд явхаа боли грэмикс ингээд айгаал явхаа болсон чи зүгээр тэрнгээр нь чи маргааш явхаар байл. Байшин бол энэ удаа цэнхэр дээвэртэй байшин байсан. Тэгээ ирсэн чинь бас төрөнийхтэй адилхан бас л ер нь зүгээр нэг үйлдвэр ч юм агуулах юм шиг харагдчих байсан. Хашаан дээр нь загалмай байна. Тэгээ нэг тэр нь жоох эвгүй байна. Бусдаар бол энэ нэг байшин нь бол зүгээр сайхан байшин. Тийм бас л сайхан байшин. Сайхан нэг айлын бас л нэг агуулах ч юм уу үйлдвэр ч юм уу нэг л юм байх шиг бод. Гэхдээ яагаад яг тэр Google Map дээр тэмдэглэсэн хэсэг дээр очисон чинь хашаан дээр нь загалмай байсан бэ гэдэг бас сонирхолтой санагдчих. Үхсэд камерын дор очсон юм шиг дгөө. Тэгэхээр бид нэр сүүлийнхаа газар ирсэн байна. Бид нар сүүлийн газар ирэх гэж бас нилээ явлаа. Бас хотод жоохон зайтай. Тэгээд яг одоо та харж байгаа бох. За энэ газрыг бол сүнстэй гэвэл тэгэхээр л газар байна. Яаж яахт ингээд бороо ш. Ямар тод агд юм бэ машиныг ирэл асаацсан чинь. Йоо нааш юм хараад хамаагүй байна дотор шаа. Юм онцсон юм шиг те. Яа. Гол нь амар бороо орж байна. Айсандаа юм бишээ. Жоохон бороо ороод. Хинч айгаагүй. Зүгээр бороо ороод байна те. Юм камер нь орчвол бас бичлэг хийх боломжгүй болчихно. Муу киноосоо. Яа тийм хандд болоод хэлээр. Яхаа өгш. Бирлээ асахгүй харагдахгүй. Уусан дээр хайдаг. Яа, за ийм газар. Арташ. Бонка. Хоолой. Агуурчл камер нь бол ганц хоёрын гүүл. За маяга орох уу? Чат бичээрэй гэхгүй. Лайв байсан үл ингэхгүй. Тэр цаана бол ганцаар очиод ирэх бол бидлээ чадахгүй юм. Үгүй чи ямар юм зөрөгтэй явд юм. Хөөе гарчи таасгаалчлаа. Энэ газар бол надад жоо эвгүй санагдчих. Чамд ямар санагдчих. Би үнэхээр ч ихвэц. Мэдс хайж дгөө. Яа хатамат дээр юм гацсан шүү. Тийш уус явж чадахгүй юм. Явж чадахгүй ч тийш явж болохгүй. Тэгээд наа чи хориотой харагдчих. Ийшээ бол дими. Ийшлээ манайха. Ой хамгийн амар ногоостэй. Тухайн одоо юу гэдэг энэ бичлэг орсон байна чи грэмикс зүгээр байгаа гэсэн үү заа. Ерөнхийдөө гэхдээ ингээ винжиго монтажлаа энийг оруулсан байгаа гэсэн үү заа. Йоо би харцаагаа шүү. Йоо бодсон чинь зүгээр ингээд би харцаачлаа. Юу хамгийн эвгүй байж болох вэ гэвэл аастай. Яг энэ видеог одоо грэмикс хийсэн заа. Чи өөрийгөө грэмиксийн оронд бодсон. Чи ингээд энэ видеог ингээд хийгээд асуудал руу гэртээ хараад видеогоо монтажлж ийсэн чинь чиний видеоныхын дүрс эдитэн дээр чинь гинт ингээд юм гүйтсэн байвал яах вэ? Яг энэ цонхоо авах зориг хүрдэг байсан. Цаашаа. Oh shit, I don't want to see. No. Бид нар өнөөдөр Google Map дээр аимшигын сүнстэй гэж бичигдсэн тэмдэглэгдсэн газар руу очлоо. Энийг та бүхэн гэртээ жоох. Ер нь өөртөө туршиж үзхийг хориглоно. Бид нар бол өөртөө туршиж үзлээ. Үнэхээр амар юм байна. Дими юм байна. Тэгээ дими юм ер нь дими л гэдэг баг. За ямар ч энэ удаагийн бичлэг таалагдсан бол манайхаа. Халуу болчихлоо. Тэр юу нүд хараад байна. Ой. Харсан. Гэршээ хөдлөд байна. Юу үзье гэж. Сая харсан үстэй. Нэг гэршээ нэг нь өдөртөх хэвээр. Хоо гэхдээ нэг ойрхон шүү дээ. Хон дээр нэг үстэй юм шүү. Зүгээр явъя идэхгүй. За сая хэсэж юу гарсныг үзмээр байлаас грэмикс channel дээр байгаа зөө. Тэ. Яа саяхан би бараг үзээгүй үлдээч л зүгээр ах. Тэ. Грэмикс видеог илүү үзэх бах. Тэ. Магадгүй зүгээр үзээгүй хаана пост хийсэн та мэдээгүй хүмүүс байгаа. Түрүүн коммент дээр ямар channel дээр бичсэн
постлэгц эдгээр асуугаад байсан те. Энэ магадгүй бичлэг болгоод оруулж магадгүй манай эдитер юу н шийдэн л те. Тэгээд эдитер шийдэд оруулсан байх юм бол сонирхож хүмүүс иш орох бах те. Remix-ийг subscribe хийгээрэй. Сайн үргэж байгаа шүү. Содорс авахгүй байгаа. За. Ямар ч ийсэн өнөөдрийн бичлэг дуслаа. Тэгээд миний хийсэн баг хамгийн анхны аимшигын юм шиг видео байлаа. Нэг амар байгаа гүчиж магадгүй. Гэхдээ бид нэр амар лөө. Одоо л амар байна. Сая одоо та нар үзээд ямар амар юм бэ гэж бодож магадгүй. Гэхдээ та хамт байсан бол бас л өөр л дөө. Яг бодит байдал дээр ясч явах эвгүй л байлаа. Тэгээ сая бас гол нь бороо ороод байлаа гэж. Тийм. Яж яхад одоо бүр шүнэнд болж штэ. 1 цаг өнгөрч. 1 цаг болчих. Тэгэхээр чи эвгүй л. За тэгээд видео хийсэнд баярлалаа. Баяхаа лайк, subscribe хийгээрэй. What the fuck? Oh shit, I'm skipping. Тэрийг 10 жил төгсдөг жилчлөө. Тэрээс туслахаар нь очиод өдөржин битээр чулуу наагаад. Тэгээ тэр байшин уулан дээр идэг болохоор тог могтой холбогдоогүй ерөөсөө. Тэгээ айлын эзэн эхнэр нөхөр хоёр ирсэн өдөржин хамт юм хийж байгаа. Оройн явах болоо битээс уг оройд явах байсан байхгүй. Тэгээ тэр өдөр гинт явах болоо хонхоор болоо хонж ажиллаад маргааш өглөө ихтимаа дуусгаад явъя гэд. Тэгээ хоёр давхар хаусынх нь нэг өрөөнийх нь цонхон нэг хагархаа өрөө байсан. Хажуудлын бас нэг унталтны өрөөнд нь битээр мишок дээр авцсан явж ирсэн юм гэж мэдхгүйгээд. Тэгээ өрөөндөө ороод яг орой ажиллаа дуусгаад мотороо унтраагаал тог салцсан харанхууд гарч идэнгийн гэрэл асаагаал асаагуурын гэрэл асаажаад ороод засаал ахтагаа унтах гал хэвтэл 5 минут болоог байсан чинь хажуу өрөөнд хүн яваад эхэллээ. Түжигнэл. Тэгээ яг хүний хүлийн юм мангар бодтой сонсогдоод би бүр юу вэ гэж бүр итгэхгүй тэгээд ах зэлсэн чинь сонсож байна гэл. Тэгсэн ах боссон нэг юм лом алах байснаа шалах га доошо буудیں۔ Тэгвэл тэр хооронд нь хийм гэж хэлж айжсэн хүн чинь нэрээс юм оргуул босвол юм чамж яд юм уу гэж бодоод ингээд бас хайгаа авчиж байгаа хатгаан нэг давхраа бууж муугаа краш маршаа шалгаад хинж байхгүй юу ч байхгүй угаасаа хашаагач үзэж юм байхгүй. Тэгээ буцаад орж ирэл хитсэн чинь бүр хажуу өрөөнд 2 3 хүн бүр бүлдээд байна бүр мангар тод. Тэгэл та сонсохгүй байгаа юм гэсэн чинь гарыг гэл тэгээ битээ машинд ороод унтчихлээ. Нэг яг л ийм юм болж ирсэн ерөөсөө. Тэгээ тэр бол яа. Дахиж нөгөө газар маа тийм усыг хийсэн. Хэлээгүй. Тий. Skipsээс чинь эвгүй шүүц. No I'm pussy. Тэгээ тэр бол зүтэй эвгүйсэн. Би ихтэй өглөө нь орохдоо л хээр талд ганц байшин онгорхоо цонх хээрийн юмнууд энэгээр орж гардаг байх та гэсэн бодол ингээ хальт толгоон зурсан ичээд өглөө нь яг тэр байшинд орж исэн байхгүй. Тин чи оройн бүр яг тийм амар. Үнэхээр яг бодиттой сонссон бол амар эс. Гэхдээ бас амар байна. Би тэр нөгөө тэрхийн цагаан нууран тэр